За сайн байцгаана уу? Хүмүүс байна уу? За хүмүүсээ хүлээнэ жаахан. Орж ирсэн хүмүүс байх юм бол цааш нь шеэр хийгээд өгөөрэй. Олон хүмүүс энэ өнөөдрийн ярилцлагыг сонсвол гоё шүү, хэрэгтэй шүү. За сайн байна уу? Төмөр хоёыг балартуул. За хүмүүсээ гоё цааш нь шеэр хийгээд өгөөрэй. Аль болох олон хүмүүс үзэл гоё шүү, хэрэгтэй шүү. Өнөөдөр айгүй гоё. Хэрэгтэй мэдээллийн талаар та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байна. За баярлаа. Би бас өнөөдрөөс та нартайгаа лайваар уулзна гэд бас тэсээ адан л хүлээж илаа. Тэгтээ айгүй завгүй байлаа. Жохон ойрд төлөвлөж байгаа ажил айгүйх байгаа. Тэгээ тэдрийг хийж эхлүүлэх гээд хийгээд саяхан бараг 30 минутын өмнө ажиллаад дуслаа. Тэгээд гэлс жохон юм идчихэд тэгээд та нартайгаа холбогдож байна. За хүмүүсээ найзуудаа гоё цааш нь шеэр хийгээд өгөөрэй. Өөрийнхөө Facebook дээр. За сайн уу утгын сүрэн Оги. Би сайн чи сайн уу? За хүмүүсээ цааш нь гоё тараад өрөө хэсэгхэн жохон байжгаад гайгүй хүмүүс цуглараад ирэхлээр яриагаа эхлүүлъя гэж бодож байна. Өмнөхийнхөө лайв дээр нөгөө анхны лайв дээр чинь туршлагагүйтэд шууд яриагаа эхлүүлсэн байлээ. Жохон хүмүүс энтрээ хүлээж мүлээж жохон хүмүүс цаг өгд юм шиг байлээ. Би чаас өөрөө нөгөө Facebook, Instagram энтрийг лайв энтрийг бас нэг хайхтар хөздөггүй маа. Тиймэрхүү юмд өөрийнхөө бас цагийг жохон өрөх дурггүй. Яг үнэхээр гоё хэрэгтэй юм ярьдаг хүн лайв энтер хийж явах юм бол мэдээж яриг дуртай үздэг. За тийм шеэр сайн хийгээд өгөөрэй найзуудаа. За орж ирж байгаа хүмүүстээ бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Надтай хамт байгаа найзуудтай бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын маань цагаар орой болж байгаа. Тэгээ энэ орой мэндийг та бүхэндээ хүргье. За хүмүүсээ найзуудаагаа цааш нь түгээгээд өгөөрэй. Шеэр хийгээд өгөөрэй. Тэгээд удахгүй яриагаа эхлүүлье. Тэгээд өнөөдөр бол ярих сэдв бол олон хүмүүсийн мэдэхгүй сэдв байгаа. Одоо бараг энэ сэдвийн талаар анх удаа сонсож байгаа тэр хүмүүс байгаа. Айгүй том сэдвүүд бол байгаа. За найзуудаа тэгээд цааш нь та нар шеэр хийж өгөөрэй. Тэгэх юм бол олон хүн орж ирж үзэх боломж гарна шүү. Хэрэгтэй маш хүн болгоны амьдралд хэрэгтэй сэдвийн талаар ярина. Яагаад гэвэл бид нар бүгдээрээ энэ хорвоо дэлхийд амьдарч байгаа хүмүүс. Бидний хорвоо дэлхийд амьдарч байгаа энэ байдлыг маань одоо бидний амьдралд шууд нөлөө үзүүлэхээс том үйл явдлууд энэ хорвоо дэлхий дээр одоо манай амьдарч байгаа ертөнцийн дэлхий дээр болж байгаа. Тийм болохоор энэ талаар та бүхэндээ монгол хэлээр ойлголт өгөх гэсэн юм аа. Монголд маань энэ талаар бичиж байгаа сайтууд, телевизээр мэдээнүүд энэ төр баг байхгүй байх. Тэгээд энэ өнөөдөр ярих сэдвийг бол нэлээд удаан мэдэж авсан. Дээрээс хойш одоо энэ карантин эхлэх цаг хугацаа үеэс одоо өнөөдөр яг ярих гэдэг гол сэдв маань гэх юм бол одоо PNG гэдэг юм байгаа шүү дээ тий. Интернетийн хурдыг сайжруулах гэдэг. Хурдыг сайжруулна. Гэхдээ тэрнээс гадна бас маш тийм хурдтай химийн одоо тийм хүчтэй одоо тэр интернет чинь айгүйх янз бүрийн тийм нөгөө хүчтэй энерги гэх юм уу тийм ялгаруулдаг. Тэгээд тэр зүйлүүд нь бидний амьдралд одоо маш тийм их нөлөө үзүүлдэг. Сөрөг нөлөө их үзүүлэхээр тэр үр дагаврыг дагуулахаар зүйлүүд болох гээд байгаа юм билэ. Тэгээд
За найзууд маань үзэж байгаа хүмүүс маань цаашаа шеэр хийгээд тэгээд одоо ер нь ярих сэдв рүү орно. За өнөөдөр би та бүхэнтэйгээ юуны талаар ярих гэсэн бэ гэх юм бол энэ талаар сонсож мэдсэн хүмүүс хэрэг байна. Монголд маань одоо PNG гэдэг интернетийг суйрлуулах талаарх ер нь яриа болж байна уу? Энэ талаар ер нь мэдээлэл авсан хүмүүс байгаа юу? Тэгээд Монголоос гэлтгүй бас гадаадад амьдарч байгаа хүмүүс байна уу? Та нарын амьдарч байгаа газар нутагт бас энэ талаар тэмэрхүү мэдээлэлүүд сонсч байна уу? Гэхдээ ер нь бол хаасаагүй энэ талаарх мэдээллийг бол цацхыг ер нь бол хориглосон байгаа даа. Яа тэгэл PNG гэдэг энэ интернет нь болохоор хүний биед маш хортой миний олж мэдснээр бол энэ интернет нь дэлхийд даяар одоо тавигдаж эхэлж байгаа юм билэ. Бидний одоо карантинд орсон байгаа гол шалтгаан ч бол энэ юм байлаа шүү дээ. Энэ интернетээс болоод бид нар карантинд орсон юм билэ. Яагаад гэвэл одоо яригдаад байгаа бидний одоо коронавирус, COVID-19 пандемия гэдэг их эдгээр өвчнүүд нь бүгд зохион байгуулалтаагаар гарсан, цацагдсан. Одоо ер нь бол яг энэ өвчин байгаа мүү үгүй мүү гэдэгт дээр бол бас маш их хэрэгэлзээтэй байгаа. Тэгээд гол нь яг энэ өвчин маань бол Хятадд гарсан байгаа тий. Хятадын Вухан гэх хотод гарсан байгаа. Одоо бол Хятадын байдал бол гайгүй болсон юм билэ. Яагаад гэвэл Хятадд угаасаа шууд энэ интернетийн тавигдаад дууссан юм билэ. 2 сарын хугацаанд хүмүүсийн бүгдийн гэр оронд нь байлгаж авах хугацаанд ажлаа маш тайван хийгээд энэ интернетийг тавиад одоо Вухан хотод хэрвээ та нарын амьдардаг та нарын найз нөхдүүд тэр хотод амьдардаг байх юм бол энэ талаар та бүхэн асуугаа судлаад хараа. Миний олж мэдснээр бол энэ интернет найл хийдийн Хятадд тавигдсан Вухан хотоос эхэлэлтэй. Тэгээд одоо бол хүмүүсийг Хятадын хотын хүмүүслүүд нь болохоор тийм шинэ аппликейшн гарсан гэсэн. Тэр аппликейшнийг хүн болгон утсандаа суулгаарай. Тэгээд 3 тийм секцтэй гинөө тэрэнд нь болохоор хүмүүсийг 3 хувааж байгаа. Нэг нь болохоор хэрвээ чи одоо коронавирус гэдэг өвчнөөр өвчлөсөн бол ногоон гэрлийг нь одоо өөрийгөө би өвчлөлтөө шүү гэдэг тийм тохиог бусад хүмүүст өгнө. Тэгээд тэр аппликейшн нь одоо их суулгацсан байгаа тохиолдолд байх юм бол яг чиний байршил хаана байгаа, юу хийж байгаа гэдгийг бол ер нь бүх талаарх мэдээллийг бол энэ аппликейшнээр суулгаад авчиж байгаа юм байлээ. Тэгээд энэ аппликейшнийг бол хэдэн өдрийн өмнөөс одоо дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гейтс гаргаж ирж цацсан юм билээ. Одоо энэ аппликейшнийг Америкт хүмүүсийг бас суйрлуулахыг уриалж байгаа, утсандаа татаж авахыг уриалж байгаа юм билээ. Тэгээд энэ аппликейшнээр дамжуулаад яг нөгөө энэ өвчнөөр дамжуулаад хүмүүсийн одоо нөгөө биднийг ер нь дээр амьдардаг тэр маш баян бидний ойтонд орхооргүй тэр дэлхийн хамгийн баячууд хідэн цөөн хүмүүс энэ төлөвлөгөөг айл дээрээс гаргасан юм билээ. Тэгээд одоо ингээд төлөвлөгөөнүүдээ баг багаар хэрэгжүүлээд эхэлж байгаа юм билээ. Тэгээд учир мэддэг яг эрдэмтэд докторууд, профессоруд ч юм уу те яг энэ интернет 5G-ийн хор хөнөөлийг мэдж байгаа хүмүүс энэ талаар аягүй эсэргүүцэл зарлаж байгаа юм билээ. Эсэргүүц зарлаад энийг болуулаач гэдэг өөрсдийнхөө засгийн газар янз бүрийн яамуудад өргөдөл гаргасан ч гэсэн тэр өргөдлүүдийг нь бол ерөөсөө хүлээж авахгүй байгаа юм билээ. Хүлээж авахгүй тэгээд үл тоогоод хийх ёстой зүйлүүдээ хийж байгаа юм билээ. Одоо ингээд дэлхийд даяараа бид нар чинь бараг л сар гарan одоо Европт бол нэг сар гарan бараг 2 сар төгч байна. Бид нар одоо гэрийн хойронд ороод
Азад болвол одоо ингээ 2 сар гарсан болцсон байна. Тэг бараг 3 сар болох гэж байна үгүй юу? Тэгээд яагаад бид нарыг энэ өвчнөөр дамжуулаад гэр гертэн суулгаж агаад гадуур гаргаж эсэргүүцэл зарлах боломжгүй болгож агаад энэ интернетийг суурлуулж байгаа юм билээ. Өдөр шөнөгүй ажиллаж суурлуулж байгаа юм билээ. Тэгээ миний ас олж мэдснээр бол яг энэ интернетийг бол 200-300 м тутамд суурлуулж байгаа гэсэн. Тэгээд яг үнэхээр би яагаад энэ мэдээллийг та нартай хуваалцаж байна гэх юм бол монголчуудын хаан төлөө би Монгол их орондоо хайртай. Тэгээд бас монгол хүмүүстэй хайртай учраас хэрвээ та нар үнэхээр энэ талаар ямар ч мэдлэг байхгүй бол бас энэ талаарх мэдээллийг хүмүүст бас аваасай. Ойлголт аваасай гэдэг үгнээс бас энэ лайвыг хийж байгаамаа. Тэгээд энэ талаараа бол анх удаа сонсож байгаа хүмүүс бас маш их байгаа. Яагаад гэвэл энэ талаарх мэдээллийг албаар цаанаасаа зохион байгуулалтаар ямар ч мэдээлэл цацхыг хориглоод өөрсдөө чимээгүйгээр ингээд энэ ажлыг хийж дуусгах төвшөнд одоо ойртож байгаа. Яагаад гэвэл бидний ялж орны хэвлэл мэдээллүүд бол баян хүмүүсийн гарт байдаг гэдэг би постгаас хэдэн өдрийн өмнө оруулсан. Тийм болохоор мэдээж яг айлч та ийм мэдээллийг бол зурагтаар ерөөсөө үзэж чадахгүй, сонсохгүй, айлч вебсайт сонингуудаас бол уншиж чадахгүй. Яагаад гэвэл энэ мэдээллүүд бүгдээрээ хаалттай. Маас олон хүмүүс бол энийг мэдэх боломж авахгүй. Хэрвээ мэдэх юм бол угаасаа ойлгомжтой бослог гарна. Эсрүүцэл гарна. Нямсүрэн баяр сайхан юу гэх гээд байгаа юм бэ? Ойлгохгүй нэг юм. За ойлгуулахыг би хичээнэ. Би ингээ ойлгуулгаал ярьж байна. Тэгэд би бас та нартай бас нэг юмыг сануулж хэлмээр байна. Би Польшд амьдардаг. Тэгээд энд амьдраад 11 жил болж байгаа. Тэгээд ажлаа би бол бас англи Польш хэл дээр өдөр болго ажиллаа гэдэг болохоор миний бас монгол хэлний өвгний тоонууд бас өвгнүүд монгол хэлээ бас жоохон бага хэрэгэлдэг болохоор бас гоё та нартай гацж төгдөрхгүй шиг ярьж тайлбарлахад бас хэцүү байгаа шүү. Тийм болохоор ойлгохыг чигээрээ хамгийн гол нь би та бүхэндээ энэ мэдээллийг хүргэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаа болохоор энэ лайвыг хийж байгаа шүү. Тэгээд та нар маань миний яриаг шүүмжлэх гэдэг үүднээсээ биш нэг юмыг ойлгоод аваасай гэдэг үүднээсээ ойлгоод авъя гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр нээлттэй сэтгэлгээтэйгээр сууж агаад миний энэ яриаг сонсороо гэж би хүсмээр байна. Тэгэхгүй тэгээд ойлгохгүй байгаа хүн үгүйсгэх буруу шаах энэ төр тохиолдлууд бас маш их байдаг болохоор болж өгвөл ойлгохыг чигээд тэгээд үнэхээр ойлгохгүй байгаа маа гоё эвтэйхэн шиг бичээд санал хүсэлтэй саналаа хуваалцаарай гэж та бүхнээс бас хүсмээр байна. Гант тулга зүгээр байна сайн ярьж штэ гинэ. За баярлалаа. Би хичээж байгаа. Тэгээд та нар маань ойлгоорой. Би маш чухал энэ мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байна. Энэ мэдээллийг би бол сарын өмнөөс олж мэдэж авсан. Тэгээ байдлыг бол ажиглаж байгаа. Тэгээ яг гүнзгийрүүлээд энэ интернет, энэ 5G тэгээд вакцин, удахгүй бас вакцин гаргаж хүн болгоныг тарина гэж ажиллаж байгаа. Тэгээд тэгээд бас айгүй олон юмнууд байна. Би та нартай ингээд бүгдийг гоё дараалтайгаар гоё 50 хэлмээр байна. Тэгэхгүй жоохон тайвширч байгаа. Тэгээд та бүхэндээ аль болох санаагаа ойлгуулахыг бодно хичээнэ. Тэгээд эхлээд би та бүхэндээ тэр интернетийн талаар ярих гэсэн юм аа. Тэгээд тэр интернет нь хэрвээ тавигдчих юм бол одоо дэлхийд даяар хаасаагүй тавигдахаар яригдчих юм билээ. За яг эхлээд тэр интернетийн талаар ярихаас өмнө та бүхэндээ энэ өвчний талаар вирус гэдэг өвчний талаар ярил л да. Та нар маань хэрэг телевиз үздэг, мэдээ уншдаг хүмүүс байх юм бол миний энэ яриаг бол ойлгохгүйгээсаа энэ одоо юу яриад байгаа юм бэ? Энэ өвчнөө олон хүмүүс дэлхийн хаасаагүй өвч ахт чаа энэ хүүхэн чинь энэ өвчин байгааг байхгүй хаа юм яриад байдаг. Өвчтөө хүн нүггүй юу гэдэг үүднээс бас ярьж ойлгож хүлээж авч иж магадгүй.
Гэхдээ энэ маань бол маш том бодлоготой явагдаад байгаа гэдгийг бас олон хүмүүс ойлгох хэрэгтэй. Та нар маань хэрэв зурагт мэдээ үздэг бол та нарыг бол би бити үзээсэй гэж бол хүснэ. Яагаад гэвэл тарих мэдээг та нар үздэг бол анзаарч харсан бол дандаа мэдээгээр хар мэдээллүүд явдаг, дандаа сөрөг мэдээллүүд явдаг. Энэ маань яах гээд байна вэ гэх юм бол бидний тархийг угааж нэгт угаах том зорилго явагдаж байгаа. Нөгөөх нь бол бидрийг айлгах. Бидрийг имийг санаа зовоох. Бид нар хэрэг айдастай байх тусмаа бид нар өөртөө итгэлгүй болдог. Бид нар задгаас сэтгэх боломжгүй болдог. Бид нар улам хумигдаж хаарцаг дотор ордог байгаа. Тэгээ ирээдүйдээ итгэх итгэлгүй болно. Ирээдүйдээ итгэдэггүй, өөртөө итгэдэггүй хүмүүс яах вэ? Хийж бүтээх зорилгогүй, тэмүүлэлгүй. Тэгээд хийдэг ажил нь бол бусдыг доош нь хийх, бусдыг өөр шигээ болгох гэдэг, бусдыг доош татах гэдэг нэг тийм бүлэг хүмүүс мас бол угаасаа тиймэрхүү байдаг угаасаа. Тэгээд Монголд байгаа хүмүүс байх юм бол та нар маань ер нь энэ PNG гэдэг талаар ер нь яриа сонссноо, ер нь мэдээ зэдэгээр энэ талаар ярьж байгаа юмнууд байгаа болов? Монголд маань бараг бас тавигдаад дуусчил байгаа ах та. Тэгээ энэ талаар та нар маань намайг энэ лайв ээж дуусны дараа та нар маань болж өгвөл дэлгэрүүлээд мэдээллийг интернетээс олж уншаарай. Англи хэл дээр маш их бишээ. Угаасаа бас тэгээд бас энэ талаарх мэдээллүүдийг бас дэлхийд даяар угаасаа хязгаарлаж байгаа. Зарим бараг бичлэгүүд мэдээллүүдийг Facebook, YouTube бидрээс бас доор нь шууд устгаж байгаа. Тийм болохоор энэ талаарх мэдээллийг олж авахд бас ер нь жоох хүндрэлтэй байгаа. Би энэ талаарх мэдээллийг анх сарын өмнө ярилцлага сонсож байгаад одоо би өөрийнхөө Facebook дээр оруулсан байгаа London Reel-ийн Brian Rose-ийн London Reel гэдэг подкаст байдаг. Тэрэн дээр David Icke гэдэг хүн энэ талаар анх ярьсан байгаа. Энэ одоо хувил дааны талаар гэх юм уу да тийм мэдээлэл өгсөн байгаа. За атган сөрөө оге мэдээ үзэхгүй байгаа гинэ. За сайн байна миний дуу. Чи өөртөө яг үнэхээр хэрэг болох зүйлийг суралц. Номноос олж авав. Тэгээд их гоё хэрэгтэй номноос олж авав. Тэгээд яг үнэхээр ухаантай хүмүүсийн яриануудаас өөрийнхөө жихэн хэрэг болохоос мэдээллийг олж ав. Зурагт мэдээнээс бол чи үнэхээр чиний амьдрал хэрэг болохоос тэнд юусоо байхгүй. Тэгээд яг энийг ойлгохгүй хүмүүс бол маш их байгаа. Өөрсдөд нь ямар сөргөөр нөлөөлдөг гэдгийг нөлөөлж байдаг гэдгийг ухамсарлахгүй л хүмүүс маш их байгаа л та. За тэгээд энэ өвчин маань бол миний ойлгосноор бол зохион байгуулалттай гарсан. Дэлхийн хамгийн баян гэдэг одоо тэр бомтонгууд хамгийн баян хүмүүс одоо тэр хүний яриан дээр бол Bill Gates нэр дурддагцсан. За тэрний найз гэдэг хүмүүс бас Warren Buffett бас байж магадлал их байгаа. Тэгээд өөр бас Elon Musk энэ гэдэг тэр хүмүүсийн нэрүүдийг бол дурдчихсан. Тэдгээр хүмүүс ийм төлөвлөгөөг гаргаад олон жилийн өмнөөс гаргаад баг багаар хүмүүсийг дэлхийн улс орнуудын улс төрчтөл одоо баг нийлж ийм байдлуудыг зарлж байгаа л та угаасаа ойлгомжтой. За тэгээд энэ өвчин вирус гэдэг өвчин маань бол одоо хамгийн газар байгаа газрууд нь хаана вэ? Европтой, Америктэй, тэгээд Япон, Солонгос гээд дандаа өндөр хөгжилтэй орнуудад байгаа. Айгүй өндөр тоогоор харагдаж байгаа. Одоо мэдээ үздэг хүмүүс бол мэдчихэл байгаа. Өдрийн бараг хэдэн зуугаараа тэр одоо өвдсөн өмнөд хүмүүсийн тоо нэмэгддэг. Тэгээ хэдэн зуугаараа олон хүмүүс өвч байгаа юм шиг сонсогдоод байгаа. Би угаасаа тиймэрхүү юмроо орж өөрийнхөө толгойг оюун ухааныг бохирдуулах дургу болохоор би тийм мэдээллийг бол авах хүсэлгүй. За яг миний сонсч мэдж байгаагаар бол угаасаа тиймэрхүү байгаа. Тэгээ угаасаа энэ талаарх мэдээллийг бол Facebook, Instagram дээр бол хүн болгон бичиж байгаа, ярьж байгаа болохоор бас тэрийг хальт харж байгаа болохоор ямар хүн юмнууд болоод байгаа гэдгийг бас хальт мэдээлэл авч байгаа. Тэгээд та нар хэрэг их зурагт мэдээ үзэж байгаа бол тиймэрхүү зүйлийг бол сайн мэдж байгаа. Хичнээн хүмүүс өвдөж байгаа, хичнээн хүмүүс хүч байгаа ч зэрэг мэдээллүүдийг надаас илүү сайн мэдж байгаа. Тэгээд энэ өвчин яагаад өндөр хөгжилтэй орнуудад байгаа даа юм бэ? Энэ өвчин нь хамгийн хачирхалтай нь энэ этгийг Бангладеш,
Тэгээд Африкийн орнуудад баг байхгүй байгаа. Тэгтэл энэтхэг гэдэг чинь өөрөө хүн амынхаа тоогоор нэг дэлхийд нэгт тэргүүлдэг маш олон хүн амтай. Тэгээ Бангладеш бас маш олон хүн амтай, Африк угаасаа бас ойлгомжтой. Тэгтэл тэдний амьдрах орчин нөхцөл байдал Европтой өндөр хөгжилтэй Америк энтертэй харьцуулахад бол хамаагүй доор нөхцөлд байдаг. Тэгээд ариун цэврийн байдал гээд бүх зүйлүүд нь харьцуулахын аргагүй бохир орчинд тэд нар амьдардаг хэрнээсээ яагаад тэр газар энэ өвчин, энэ вирус байхгүй байгаа юм бэ? Тийм хортол, тийм л амар хүмүүсийг баг нүднийхэн харцаар л баг тэр өвчин ч одоо баг хүмүүсийг халдаачдаг гэжтэй тий. Тэгээ гараа байнгуугаа гэж яриад байгаа юмнасаа яагаад тэр энэтхэгт байхгүй байгаа. Бангладешт байхгүй байгаа. Африкт байхгүй байгаа. Тэгсэн чинь өндөр хөгжилтэй Америкт, Италид, Италич нь одоо баг хүч байгаа хүмүүсийн таваар тэргүүлээд байгаа юм шиг лээ. Япон тэгээд Европын өндөр хөгжилтэй орнууд бүгдээрээ энд амар өртсөн, бүгд гэр гэрээсээ гарч чадахгүй, ажиллаж хийж чадахгүй. Байгаад байгаа маш их бас анхаарал татж байгаа их сонирхолтой асуулт байгаа л да. За тэгээд энэ өвчнийг бол ингэж гаргаж байгаа юм гэсэн юм аа. Гаргаж байгаа гэхээр энэ интернетийг PNG-г суулгах зорилготойгоор хүмүүсийг гэрээс нь гаргах боломжгүй болгохын тулд хүмүүсийг айдас давтуулж бие биентэйгээ уулзах боломжгүй болгохын тулд энэ өвчин бий болгосон юм лээ. За яг энэ өвчин одоо байдаг юм уу бол би бас яг судлаач хүн, эмч хүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Яг миний олж мэдсэнээр бол баг тэр хүний ярьснаар бол энэ өвчин гэж байхгүй. Угаасаа хорвоо дэлхий дээр жил болгон, өдөр болгон янз бүрийн өвчнүүдээр хүмүүс хөвгдөг. Зүрхний өвчин, за тэр ханайд, томоо, вирус гэдэг чинь угаасаа л бидний амьдралд байсаар л ирсэн. Гинт гів гинэт гарч ирээд одоо биднийг өвчлүүлээд вирус гэдэг юм огт байхгүй жаад гарч ирээд биднийг өвчлүүлээд байгаа юм шиг шүү дээ. Аль дээрээс л байсан, одоо ч гэсэн байгаа. Тэгээд энэ өвчнийг байгаа хэсэгтэр бол бас маш их хэрэгэлзээтэй байгаа. Тэгээд хэрвээ байгаа бол энэ өвчин бол маш бага хэмжээтэй байгаа. Яг зургатаар мэдээлэлтэй байгаа шиг тийм амар том олон тоогоор бол биш. Тэгээд эмнэлэгт ирж байгаа хүн болгоныг ямар ч өвчнөөр ирж байгаа бүх хүмүүсийг одоо хүмүүс чинь бид нар бүгдээр л янз бүрийн өвчнөд хүмүүс байгаа шүү дээ, өвддөг шүү дээ. Зүрх өвддөг ч юм уу те, янз бүрийн сквал хорт хавдар ч юм уу, сквал өөр янз бүрийн ханайд ч юм уу те. Зүгээр өвдөж байгаа хүмүүс чинь эмнэлэгт очингууд тест хийж байгаа юм шиг тест хийгээд тэгээд тэр тестэнд орсон бүх хүмүүс нь бараг шахуу коронавирусаар өвчлөж байгаа юм байна гэдэг хариуг эмч нар өгч байгаа юм билээ. Тэгээд бас тэр тестнаас өөрөө их асуудалтай юм шиг үлээ. Яг жинхэнэ хариултыг жинхэнэ өвчтөй хүмүүс мөн үү биш үү гэдэг дээр бас эргэлзээтэй тест нь маш айгүй хурдан хугацаанд тестийг гаргаад ирсэн тийм. Хаанаас чинь бас л нэг мэдсэн чи тест гараад ирсэн. Тэр тестээр хүн болгоныг үзээд ихэнх нь бүгдээр баг энэ коронавирусаар өвдсөн гэж өвчлөж байгаа. Тэгээд өдөр болгон дэлхийд дээр маш олон хүмүүс өвдөг. Тэдний өвч байгаа тоо болгоныг нь баг бүгдийг нь коронавирусаар өвч байгаа гэж бичиж байгаа байхгүй айгүй санаа. Тэгээд Итали бол угаасаа бас жилд нас бардаг хүмүүсийн тоогоор бас л ер нь бол угаасаа тэргүүлт юм билэ. Ганц энэ жил ийм олон хүмүүс энэ сард өгөхөд байгаа биш. Статистикийн тоог өнгөрсөн жилийнх нь энэ сард өгсөн хүмүүстэй харьцуулахад бол бараг ойролцоогоод байгаа байхгүй юу? Бараг багч гэсэн тоо бараг ярьсан уу юу? Тэгтэл бүр одоо худлаа сүр бадруулаад энэ өвчин гарч ирээ. Тэгээ энэ өвчнөр дамжуулаад маш олон хүмүүс өгч байна гэдэг тарих угаалт маш их яваад байгаа. Тэгээ хүмүүс бидний оюун бодол чинь маш хүчрхэг шүү дээ. Бид нар чинь юуг үнэн гэж хүлээж аавна. Тэр маань бидний амьдралд биелүүлдэг. Хэрвээ та ийм өвчин үнэхээр байгаа мэнэ итгэж юм бол магадгүй таны бие маргаашаас эхлээд сулдаж эхэлдэг ч юм уу, ханиалгаж эхэлдэг ч юм уу те. Айдас давтаад би ч нэрийн өвчнөд нэг авцсан юм шиг гадаа гэсэн тийм айдас төрнө. Тэгээ угаасаа энэ айцыг төрүүлэх бол гол зорилго. Айдас авцсан хүмүүс угаасаа
хүмүүсийг хянахад үгээрээ байлгахад маш амар болдог. Тэгээ өнөөдөр би өчигдөр хасныг би мессеж оруулсан чинь өчигдөр би пост оруулсан чинь бас энэ мэдээллийг мэдж байгаа бас залуучууд байлаа. Тэдний энэ зарим нь хэлснээр бол бас миний бас таамаглал да. Албаар ийм өвчин гаргаж аваад бас дэлхийн хүн амын тоог багасгах санаатай бодлоготойгоор ийм өвчин гаргасан гэж нэг уншигч маань бас бичсэн байсан. Тэр үний саналтай бол би бас нийлж байгаа. Ганц би биш. Бас ер нь тэр энэ талаар судалгаа хийдэг. Энэ том хувилдаануудын талаар судалгаа хийдэг хүмүүс бас тэгэж үзэж байгаа. Миний энэ бол яриад байгаа зүйлүүд чинь болоод би ингээд толгооноосоо шууд санаа шууд зохион байгуулад зохиогоо яриад байгаа юм шиг шүү дээ. Би энэ талаарх ярилцлагыг сонссон. Тийштэй Sunset Skyfall тийм чиний ярьсантай чи би санал нийлсэн тийм болохоор чиний битсэн юмыг ярьж байна. Тэгээд за би юу ярих гэлээ өөр чинь нөгөө нэг пост уншаад яг ярих гэсэн мас мартчихлаа. Тэгээд нөгөө яриад байгаа юм чинь би өөрөө бас олж мэдж байгаа судалсан зүйлүүдээ та нартаа түгээх юмсан мэдгүй хүмүүсээ бол бас мэдээсэ гэдэг үгнээс л би ярьж байгаа болохоос биш шаал өвчтөн хүн суучаад толгооноосоо юм зохиогоод яриад байгаа юм биш. Зарим хүмүүс бас тиймэрхүү хандлага гаргаж магадгүй. Гэхдээ хамаагүй та тэгэж хүнийг харна уугүй юу бол тэр бас таны асуудал. Тэгээд угаасаа нээлттэй бас юм сураад авчих юмсан ойлгоод авчих юмсан яагаад бидний амьдрал одоо гів гинэт нэг гэрийн хорионд орчвоо гэдэг асуудлыг маш хачирхалтай асуудал зөндөө байгаа болохоор төөрөгдөлд орсон яг аль нь үнэн юм бэ гэдгийг мэдэхгүй яваад байгаа хүмүүс байх юм бол тэд нартаа бас би өөрөө олж мэдсэн зүйлээ л хуваалцъя гэдэг санаа байгаамаа. Тэгээд үнэхээр миний нь олж мэдсэн одоо энэ интернет, вакцин эдгээр үнэхээр үнэн биш байвал бас болж л сайхан л байна. Хэрвээ бидрийг тийм эрүүл мэндийн маань хохироох тэр 5G дэлхийд даяар суйрлагдахгүй байгаа. Үнэхээр суйрлагдаад гэхдээ тэр нь бидний бие тийм айхтар хортой энэ төр биш байх юм бол бас зүгээр тийм байх юм бол болж л байна. Сайхан л байна. Тэгтээ үнэхээр тэр хүний тэр Лондон Релийн подкастн дээр гарч тэр яг хүний ярьсан ярилцлага хэрвээ үнэн байвал яана. Тэ хэрвээ тэр хүний ярьснаар бол тэр PNG гэдэг PNG нь дэлхийд даяар суйрлагдчих эхлэх юм бол энэ хорвоо манай дэлхийн хүчил төрөгчийн багасж эхэлнэ гэж байгаа. Хүчил төрөгчийг маань ингээд дэлхийгээс багасуулаад бид нар тэр үед амьсгалах боломжгүй айгүй хүндрэлтэй болоод уушгины асуудалд ороод тэгээд ийм байдлаас болоод маш олон хүн өөд болноо гэсэн яриа бас яваад байгаа хгүй. За эзбэндэл за санхүүгийн асуудал хин ашигтай гэж энэ дээр би бас нэг за ер нь бол коронавирус байхгүй гэж би сонссон юм аа. Бараг байхгүй гэж сонссон зүйлээ би та нартаа хуваалцаж байгаа шүү. Би бас яг үнэхээр тэр мэрэгжлийнх нь эмч хүн биш болохоор бас байгаа ч юм уу бас сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол миний бас харж байгаагаар бол ер нь бараг байхгүй юм шиг байгаа. Ягаад гэвэл манай найзын ээж нь пошт ажилладаг. Нэлээд том эмнэлэгт ажилладаг хүн гэж байгаа. Тэр хүний хэлснээр бол пошт одоо тэр том эмнэлэгт баг хоосон шахав байгаа. 3 өвчтөн байгаа. Тэр нь бол яг коронавирусаар өвчлсөн хүмүүс юм шиг байгаамаа гэсэн мэдээг статсан. За тэгээд пошт хэмж тэгж хэлсэн байгаа. Тэгээ бас миний үзчихсэн ярилцлагаас бол тэр ярилцлаган дээр гарч исэн тэр Дэвид Айкийн хэлснээр бол Англид гэсэн үү, Америкт гэсэн үү бас нэг залуу камертайгаа эмнэлэг дотор явж байсан чинь бичлэг хийгээд тэгээд би бол энийг үнэн гэж итгэж байна. Тийм болохоор би та бүхтэйгээ хуваалцаж байгаа. Та нар мэдхгүй байгаа зүйлээ бас мэдээж сонсоод авчихыг хичээвэл уг нь зүгээр хаа. Тэгэхгүй тэгээд битгий яриа гэд хүн болгон амаа хумхаа суугаад байвал энэ асуудлын талаар хинч ямар ч мэдлэггүй байжгаад бүгдээрээ хэдэн сарын дараа
ямар ч байдалд орох юм бэлээ. Та нартаа би санаа зовж байгаа болохоор л өөрийнхөө олж мэдсэн зүйлээ хуваалцахыг л хүсэж байна. За тэгээд тэр залуу Америкт байна уу Англид байжгаад бичлэгтэй камертаа эмнэлэгт явж орсон чинь яг коронавирус үеэр л юм байл л те. Тэгсэн чинь тэр эмнэлэг нь баг хоосон шахав байжсэн гэсэн. Тэгээ бичлэг хийгээд хүү нөгөө өвчтөнгүүд чинь яасан бэ? Зурагтаар ингээл айгүй олон өвчтөнгүүд байна. Эмнэлэг бараг дүүрсэн айгүй хэцүү асуудалтай байна. Энтергээл баахан мэдээ түгээгээд эсэрнээсээ ингээд эмнэлэг чинь бараг хоосон байж штэ гэд хэлсэн чинь тэр хүнийг авч шоронд хийсэн гэж байна. Тэгээд иймэрхүү ер нь байдлууд бол их байгаад байгаа. Хүмүүсийн мэрсэр ингээ ярьж байгаа зүйлүүдийг сонсох те ийм байгаад байгаа. Мэдээж хүн болгон эмнэлэг рүү очиод шалгахгүй нь ойлгомжтой. Тэг яг үнэхээр эмчид Баттаа их сурвалжаас миний олж мэдснээр бол манай найзын ээж нь эмнэлэгт ажилладаг. Тэгээд Польшид болол над руу бас нэг статистикийн тоонууд явуулсан чинь Польшид бас өвчтөн хүмүүсийн тоо маш их байгаа штэ гэж надад явуулсан байлээ. Тэгтэл тэр өвчтөн хүмүүс нь хаанаага яг цаасан дээр л байгаа юм шиг гэлээ. Яг эмнэлэгтээ бол тийм хүмүүс бараг байхгүй юм шиг гэлээ. Хүн болгон мэдээж бүгдээрээ айдастай автцсан гэртээ сууж байгаа хүмүүс чинь хин л эмнэлэгт хэдэн хүн өвдөж чинь гэдээ шалгаад явах хэрэгтэй тийм үстэй. Бүх энэ мэдээлүүд тарих угаалт гэд хэлээд байна шүү та нарыг. Та нар зурагт үздэг болол мэдээ үздэг болол угаасаа энэ тоонууд угаасаа итгэцэн байгаа. Тэгээд угаасаа ямар ч хяналт байхгүй шүү дээ. Тэр хэвлэл мэдээллийн чинь бүгдээрээ хахуулагдсан мөнгө авсан хүмүүс чинь тэр даргийнхаа хид гэж бич гэсэн тоог л бичнэ штэ. Яг үнэхээр батлагдсан тоо баримт бол байхгүй юм шиг лээ. Бас манай ах профессор хүн байдаг. Гадаадд байдаг. Тэгээд тэр хүний хийсэн судалгаа саяхан бас хэд хоногийн өмнө Facebook дээр тавигдсан. Тэр хүний хэлснээр бол бичснээр бол одоо энэ зурагт мэдээлэлээр засагдаад байгаа энэ өндөр тоо коронавирусаар өвчлөсөн хүмүүсийн тоо маш их байна гэдэг тэр тоо бол ямар ч тийм үндэслэлгүйгээр бас сайн судалгаа хийгдээгүй тавигдсан тоонууд байна гэдэг судалгааг өөрөө бас хийгээд тавьсан байсан. Тэгээд яг энэ талаарх мэдээлэлүүд миний Facebook дээр байгаа. Та нар англи хэлтэй бол миний үгэнд итгэхгүй байгаа бол биний тавьсан мэдээлэлүүд бол тэнд байгаа. Манай тэр профессор ахын хийсэн судалгаа тэн дээр байгаа. Тэгээд дээрэс нь та нар тэр бас подкаст руу ороод англиар нь яг тэр хүний ярилцлагыг бас яг ихээр нь үзэх юм бол миний яг юу яриад байгаа гэдгийг та нар илүү ойлгох болно. Тэгээд яг би монгол хэлээр та бүхэндээ бас өөрийнхөө сонссон зүйлээ бас аль болох бод чадлаараа та бүхэндээ тайлбарлаж хэлье. Хэрэв үнэн бол яана. Тэг мэдгүй байжгаад мэдлэггүйгээсээ болж хүмүүс маш их алддаг. За тэгээд тийм болохоор ер нь өвчтөй хүн болгоныг ямар өвчилж ирсэн өвчтөн болгоныг тестэнд оруулаад бүгдийг нь болохоор коронавирустай хүмүүс байна гэж зарлж байгаа юм билээ. За тэгээд бид нар ингээд сүүлийн 3 сар чинь баг Монголд ч юм уу те Европт бол баг 2 сар ингээд гэртээ түгжигдэж байгаа хүмүүс чинь найз нөхдөдтэйгээ ч уулзч чадахгүй гарч байгаа зурагтаар гарч байгаа юмнууд дандаа тэр айлгсан өвчний талаар хүн яриад байгаа. Тэр ярилцлагыг сонсож байгаа хөвшин хүмүүсийн зүрх за тэгэл янз бүрийн стресс депрессэнд орж байгаа хүмүүсүүд чинь энэ дарамтанд орсноороо янз бүрийн асуудлуудаас амь алдж байгаа, өөд болж байгаа хүмүүс бас маш их байгаа. Тэгээд эмнэлэгт ирээд одоо өндөр настай хүн тэр хүний ярьснаар бол за тэр Дэвид Айкийн ярьснаар бол тэр хүний найз нь эмнэлэгт зүрхний өвчтөөр явж очсон гэж байгаа. Тэгээд миний зүрх өвдөд байна би ингээд эмчид үзүүлэх гэсэн юм а гэсэн чинь та коронавирусын тест хийсэн үү? Бид нар танд одоо коронавирусын тест хийн гэдэг хийсэн чинь та коронавирустай байна. Бид баг зүрх мөрхнийхээ өвчний асуудлыг баг хүн авч юусоо хилцэхгүй. Шууд л нөгөө коронавирусыг хүн болгоныг л баг коронавирустай болох гол үзээд байгаа юм шиг лээ. Яа тэгвэл тэр өвчлийн тоо бол хангалттай хэмжээнд хүрч чадахгүй юм шиг лээ. Тэдгээр хүмүүсийн төлөвлөснөөр бол энэ өвчнөр бол маш олон сая хүмүүсийг үгүй хийхийг төлөвлөж байгаа юм билээ. Тэгээд тэр тоон хангалттай биш байгаа болохоор баг
зүрхээр байна уу, хаврт гавдраар байна уу, өөр баг автомашины ослоор ч юм уу тэр баг нас барсан хүмүүсийг баг бүгдийг нь аваачаал коронавирусаар өгсөн гэж нас барсан гэдэг тоог зурагтаар мэдээгээр цацаад байгаа юм лээ. Тэдгээр асуудлууд бол бас маш толгой эргүүлмээр эргэлзээтэй маш их асуудлууд байгаа. Тэгээд би бол энэ өвчнийг бол байгаа гэдэгт итгэхгүй байгаа. Тэгээд би бол өөрийнхөө мэдрэмжинд итгэдэг. Хин нэгэн хүн эмч ч юм уу, профессор ч юм уу энэ өвчин байгаа, энэ өвчнөр маш олон хүмүүс нас орж ийн гэдэг тоог бүр яг үнэхээр бодит үнэн эсхийт нас итгэхэд хэцүү. Ягаад гэвэл одоо цагт чинь худалдагдсан хүмүүс маш их байгаа болохоор худалдагдсан эмчнэр мөнгөний одоо тэр баян хүмүүсээс мөнгөний авсан эмчнэр, профессорууд, судалгаа хийгч нар маш их байгаад байгаа болохоор хинийхэн үгэнд итгэхэд үнэхээр одоо айгүй эргэлзээтэй хэцүү болсон. Хин яг үнэн мэдээлэл өгöd байгаа. Нэг л харахад бол нэг л өндөр боловсралтай лаг судалгаа хийдэг, лаг профессор, лаг эмч. Тэгтэл яг нарийн шинжилгээ хийсэн тийм яг баталсан баталгаа шинжилгээ бол байхгүй юм бэлээ. Зүгээр ярьж байгаа. Энэ бол ийм шинэ өвчин. Тэгээд энэ шинэ өвчнөр бол маш олон хүмүүс өд болж байгаа гэдэг хүмүүсийг айлгах тактиктай ийм том бодоо явагдаж байгаа. Тэгээд энэ байдлаар далимдуулаад хүн болгоныг гэртэн суулгаж агаад ямар ч асуудалгүй ямар ч эсэргүүцэлгүйгээр энэ интернетээ суурлуулах төлөвлөгөөтэй байгаа юм лээ. Яагаад гэвэл хэрвээ бид нар жирийн үеэрээ ажилдаг, гадуур найз нөхдөдөө уулзаж учирдаг, хүмүүстэй уулзаж учирч чаддаг байх юм бол тэр эрдэмтэд нь үнэхээр жинхэнэ бодит зөв профессорууд нь хэлэхдээ бол энэ 5G-г суулгах хэрэгтэй болохгүй. Яагаад гэвэл ямар ч судалгаа явагдаагүй. Хэрвээ энэ 5G тавигдах юм бол бид нар бидний тэр нөгөө тархлааны системийг маш их хүчтэй унгаагаад зогсохгүй хорт хавдраар өвдөгчдийн тоо маш их тоон өснө гэж ярьсан юм байлээ. Тэгээ тэр хүмүүсийн ярьж байгааг сонсоход бол энэ 5G гэдэг нь үнэхээр л амар юм шиг байлээ. Би тэр судалгааг хийдэг хүн биш болохоор бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг л тэр хүний ярьж байгаагаар бол PNG-г бол яачсан ч байсан суулгаж болохгүй. 4G бол хангалттай. 4G ч гэсэн бидний хувьд бидний эрүүл мэндэд маш их хортой. Гэхдээ 5G-тэй харьцуулахад хамаагүй сул. 5G гарчих юм бол за тэгээ бид нар ер нь амьсгалах бидний хүчил төрөгч агаар багасах юм шиг байгаа. Тэгээ тэр өвчлөлтийн тоонууд маш их ихсээд нэрээ тэр хүмүүсийн төлөвлөж байгаа энэ дэлхийн хүн амын тоог багасгах зорилго нь бол биелэх юм шиг үлээ. За тэгээд бас Марс руу гарах энэ төргээд том юм яригадаад байгаа шүү дээ. Магадгүй тэдгээр хүмүүс Марста амьдрах боломжийг нийцсэн. Тэгээ бидрийг одоо бараг энэ хорвоо дэлхийд тэр PNG-гээр дамжуулаад бидрийг бараг одоо хянжих зорилготой юм болов. За тэгээд энэ PNG-г одоо эсэргүүцэж байгаа эсэргүүцлийн жагсаалууд одоо Бэлэг орноос эхэлсэн байна. Сая хэд хоногийн өмнө Бэлэг орны ард иргэд ухаантай зоригтой хүмүүс болохоор бүгдээрээ гудамжиндаа гараад эсэргүүцэл зарлаад энэ PNG-г бол суулгахгүй гэдэг эсэргүүцлийг зарлсны дүнд одоо тэд Бэлэг орны засгийн газар энэ асуудал дээр асуудалд орсон байгаа юм л. Энийг суулгах боломжгүй болж байгаа юм шиг байлаа. За Польшид бол би польш хэлээр англи хэлээр энэ талаарх мэдээллүүдийг авдаг. Ашгүй Польшд одоо энэ талаараас ярьж эхэлж байгаа цөөн хүмүүс гарч ирж байна. Тэдгээр хүмүүсийн бас баталгаа нотлохоо олж мэдсэн мэдээллүүд болвол бас л PNG-г эсэргүүцэх яад бид нарыг ингэж 2 сарын хугацаанд гэрт маань хорж байгаад энэ PNG-г ийм хурдан суулгаж байгаа юм бэ. Бид нар PNG-г хүсэхгүй байна. Одоо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар ажиллаж байгаа. Улс орнуудын ард иргэд ийм хүчрхэг байна. Хүчээ нэгтгэхэд болж бүтэх юмыг сонирхдаг. Бид нар шиг ингээд тэнийг юм шиг гэртээ суугаад зурагтаа үзээд нөгөө нэг тарих угаалтанда тархиа угаалгаа сууж идэг биш. Өөр тэр яг жинхэнэ хэрэгтэй мэдээллүүдийг түүж сонсгож
хичээдэг, тэрийг олж авч чаддаг. Тэгээ тийм байсны үнд өөрсдийнхөө амьдралыг ирээдүг авч үлдэж чадчихэв. Ата монголчууд маань бол би битэйг хөлөөж илзэл би битэйг хэрэлдэж би бинийгээ доош хийхээс цаашгүй хүчээ нэгтгэж чаддаггүй ард түмэнлэлтэй харамсалтай. Тэгтээ бас нэгтгэл бас нэгтгэж чадхалах. Тэ нэгтгээд тэгээд хэрвээ үнэхээр Монголд энэ бас PNG гэдэг зүйл суйрлагдчихж байгаа бол гарч ирэх гээд байгаа бол залуучуудаа энэ талаар бусадтай мэдээлэл тараагач. Энэ талаарх байдлыг болж өгөл эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэж эхлэхмээр байна. Яа тэгвэл бид нар залуу хүмүүс бас бидний үр хүүхдүүд гэж хүмүүс байгаа. Бид нар өөрсдийнхөө үр хүүхдэд ямар ирээдүг үлдээх гээд байна. Өөрийнхөө төлөө ганц хичээдэг биш, бас хайртай хүмүүс ирээдүйн төлөө алхмуудыг хиймээр байна. Том асуудлуудын талаар жоохон сонирхдаг болмоор байна. Өнөө маргаашийн ажилгүй байдал, хямралын талаар санаагаа зовоогоод амьдраад байх биш. Яг дээгүүр том ямар асуудлууд болоод байна. Яад бидний гэрт хориод байна. Яад бид нар гэрийн хоригдолд орчихвоо. Үнэхээр энэ өвчин гэдэг зүйл нь байгаа мó байхгүй мó. За Монголд хэрвээ энэ өвчин байгаад байгаа бол хичнээн хүмүүс өвдсөн байна. Яг үнэхээр миний мэдж байгаагаар одоо баг Монголд энэ өвчнөөр өвдсөн хүн баг байхгүй л юм шиг байгаа. Тэгсэн тийм хэрнээсээ тэгээд бид нар ажиллаач хийж болохгүй гэрээсээ гарч болохгүй ингээл гэртээ түгжигдчихэд байгаа даа бас айгүй сонирн байгаа байхгүй. За тэгээд энэ 5G гэдэг зүйл нь ийм том бидний эрүүл мэндэд маш хортой зүйл гэдгийг хүн болгоо ойлгож авах хэрэгтэй. Тэгээ болж өгөл боломжоор энэ суйрлуулахгүй байх арга хэмжээ авмаар байна. Гэхдээ жирийн ард иргэд биднэрт ямар хүч байх втэ. Маш дээгүүр их мэдлэлтэй том баячууд энэ зүйлийг зохион байгуулж байгаа болохоор биднэрт энэ талаарх ямар ч мэдлэг байхгүй. Энэ асуудлын хор хөнөөл гэдэг талаарх мэдээлж байхгүй. Тэгээ гэртээ зүгээр л өдөр хоног өнгөрөөгөл сууж байгаа. Тэгтэл цаагаар маш олон том зүйлүүд болоод байгаа. За тэгээд энэ өвчнөр далимдуулаад вакцин гэдэг зүйлийг гаргаж ирэх гэдэг юм лээ. Вакцин бас их асуудалтай. Бидний хүн болгоныг тарина гэдэг байгаа. Тэр тариа нь болохоор дотор нь юу байхыг бүү мэд ямар ч тийм шинжилгээ судалгаа хийгдсэн байхгүй. Тэр тариагаар дамжуулаад нэг чип байх юм шиг байна. Тэр чипийг хүн болгоны биед суулгаад тэгээд тариа хийлгсэн хүн болгон шивээс тавигдана гэж байгаа. Шивэстэй байна. Тэгээд тэр тэгээд болж өгвөл тэр бодвол одоо тэр тариа нь чиптэй байна. Тэгээд биднийг бас айгүй зөв бодох тэр боломж бидний биеийн эсэргүүцлийн тэрийг маш их султгасан л тийм вакцин л гарч ирэх байх л та. Тэгтээ мэдээж хэрэг тэр баячууд нь бол маш их маркетинг сайтай хүмүүс болохоор та нар хэрвээ энэ коронавирусаар хүмээргүй байх юм бол энэ тариагаа хийлгээ. Тэгээд энэ тариаг хийлгэх юм бол та нар аврагдана. Энэ коронавирусыг тусахгүй гэж мэдээж хэрэг гаргаж ирнэ. Тэгээд маш олон хүмүүс энэ талаарх ойлголтгүй, ойлгох чадамжгүй, харамсалтай. Тийм хүмүүс нь бол дуртай мөнгө авчиж өгөөд тэр тариаг хийлгэнэ. Тэгээд тэр тариаг хийлгэсэн дараа эрүүл болох гэсэн биш харин ч бүрсэргээр эрүүл мэндэ алдаад дуусах. Тэгээд тэр чип нь бол хин хаана юу хийж гин гэдгийг мэдээллийг бол шууд авна. За тэгээд хэрвээ ингээд хүмүүс бусдад дуу хоолойгоо хүргэх гэдэг энэ төр байх юм бол үзэл бодлоо хуваалцах гэдэг энэ төр байх юм бол тэр чипээр нь дамжуулаад ямар нэг зүйл хийгээд унтраадаг ч гинөө бас тийм мэдээлэл уншсан чинь тэр чипийн дараад унтраачин гот шууд баг тэр хүн өөх юм уу? Их тиймэрхүү юм бас сонссон бас тэр нь үнэн бол бас ямар аймар вэ? Тэр ийм том зүйлүүд зохион байгуулагдаад байгаа юм билээ. Тэгээ монголчууд маань залуучууд маань тэр тусмаа залуу хүмүүс бид нар тархиа угаалгамааргүй байна.
бидний тархи угааж байгаа маш олон хэрэгслүүд байгаа. Бид нар үзэж байгаа телевизэр мэдээгээр бол дан тархи угаалт. За тэгээд сонсож байгаа радио, за тэгээд вебсайт энэ төр бол бүгдээрээ дан худал мэдээллүүд явдаг. Тэгээд энийг ялгаж харах өөрийн гэсэн ухаантай хүмүүс харамсалтай нь маш бага л да. Тэгээд энэ талаарх мэдээллүүд ихэнх нь ер нь англи хэл дээр байгаа. Тийм болохоор англи хэлтэй залуучууд нь бол энэ миний яриад байгаа зүйлүүдээс бол дэлгэрүүлээд олж авч болно. За тэгээд тэр вакцин гэдэг зүйлийг бол гарч ирэх юм бол та нар маань бити хэлгээрэй. Юу ч байгаа нь бол үнэхээр судалгаагүй болохоор болж өгөл хийхгүй байх хэрэгтэй. Тэгээ болж өгөл тэрийг хэрвээ ард түмэн одоо дэлхийн ард түмэн бид нар болж өгөл эсэргүүцээ тэр тарай гэдэг зүйлийг үгүй хэлмээр байна. Тэгээ болж өгөл бас тэр ПНЖК гэдэг зүйлийг бас энэ хорвоод манай дэлхийгээс болвол болиулах хэрэгтэй байна. За тэгээд Аз болоход энэ талаар хүмүүс ажиллаж эхэлж байна. Бэлг орноос одоо эхлэлтэй ингээд ард иргэд ухаантай хүмүүс нь мэдлэгтэй хүмүүс нь энэ мэдлэгийг бусадтай түгээгээд хамтдаа хүчээ нэгтгэхэд эсэргүүцэл зарлаж эхэлж байна. Тэгээд одоо миний хүсэж байгаа зүйл бол удахгүй энэ пост бас энэ жагсаал нь болоосай. Болох юм бол би оролцсон. Тэгээд одоо ингээд бидний энэ баян хүмүүс маань энэ байдлаар даландуулаад бидрийг маш их эдийн засгийн хохиролд оруулж байгаа. Бид нар гэртээ суугаад ямар ч ашиг орлогогүйгээр жижиг дунд бизнесүүдийг өгөхийг бас зорилготой юм байна энэ өвчнөр дамжуулаад. Тэгээ ядуу хүмүүс яг ядуу хүмүүс, тэнэг хүмүүс, боловсралгүй хүмүүс, ядуу сэтгэлгээтэй хүмүүс тэдний тархийг угаахад бол маш амархан. Өгөөрэй байлгахад маш амархан. Хий гэснийг бол шууд хийн тэд нар бол. За наг юугаа уншаарай гэж байна. Сэтгэгдлүүд уншаарай гэж байна. За тэгэхээр би та нарынхаа сэтгэгдлүүдийг уншиж эхлэе. За яг хийж байгаа хүмүүс нь гэх юм бол дэлхийн хамгийн баячууд байгаа. Бидний толгой тоонд багтахааргүй маш баян хүмүүс, дэлхийн хамгийн баян хүмүүс гэдээ ойлгочих. Billionaires, Bill Gates, Elon Musk гэд энэ хүмүүсийн нэрүүд бол дээгүүр явж байгаа юм байна. За тэгээд чи тэгээд мэдэхгүй байж юу солиороод байгаа юм. Бүр нэрвдүүлчихлээ гинэ. За нэрвдэх чинь угаасаа одооноос нэрвдэж эхлэх хэрэгтэй угаасаа. Өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Энэ байдалд угаасаа үнэхээр ПНЖК гарч ирээд тэгээд вакцины гарч ирэх юм бол та очиод хамгийн түрүүнд тариулах уугүй юу гэдэг талаараас мэддэг болвол таны биед чинь өөрт чинь л хэрэг болох бах. Би таныг бодоод л энэ бичлэгээ хийж байгаа. Тийм болохоор намайг үзээ ядаад авах шаардлага ерөөсөө байхгүй. Угаасаа хинж зөвшөөрөхгүй хараал эзэн чип гинэ. За тэгээд хинж зөвшөөрөхгүй бол бас уг нь сайхан байна. Даанч тань шиг бас энэ талаар мэдлэгтэй хүмүүс маш их ховор байгаа шүү. Боломжоор болж өгвөл энэ талаарх мэдээллийг монгол хэлээр хүмүүст түгээмээр байна. За Регирора гэдэг хүн маань корона бол угаасаа л худлаа байх уу гинэ. За тийм ер нь бол мэдрэмжээ сонсдог хүмүүс байх юм бол ер нь энд маш их эргэлзээтэй асуудлууд яваад байгаа гэдэг талаар мэдэрч байгаа хүмүүс байгаа. Би бол өөрийнхөө бас мэдрэмжэнд итгэдэг. Хин нэгэн гой костюмтай үсээ гоё янзалцсан уран цэцэн ярддаг хүн энэ өвчин байгаа энэ тариагаа хийлгээ гэд хэлэх юм бол би өөрийн гэсэн ухаантай хүн болохоор тархиа угаалгаад шууд очиод тэр тариаг нь хэлэхгүй энэ хүн үнэн яриад байна уу үгүй юу гэдгийг би өөрөө тунгааж бодно. Тэгээ би мэдрэмжээ сонсно. Үнэхээр бидний мэдрэмж бол маш хүчтэй. Бидний зүн сан энэ хүн үнэн яриад байгаа худлаа яриад байгаа гэдгийг бид мэдэрдэг байгаа. За чи Монгол биш юм уу гинэ? Би монгол штэ. Тийм болохоор би та бүхэндээ энэ ярилцлага хийж шүү. Та нартаа санаа тавиад монголчууд маань бас энэ байдалд өртөхгүй гэдэг үүднээсээ энэ талаарх мэдээллийг өгчнөө. Учир нь Монголын бас мэдээллүүд хэвлэл мэдээллийнхэн бас энэ талаар бичиж байгаа юм болов уу? Магадгүй бас л тэр баян хүмүүсийн гар хөл болоод энэ талаарх мэдээлэл монголчуудад цацхыг хааж байгаа бас магадлал маш өндөр байгаа.
За PNG-ийн хувьд бол хортой харин өвчнөд ямар ч холбоогүй маска зүгнэ. За та энэ өвчин байгаа гэж итгэж байгаа бол та өөрөө маска зүү. Би энэ өвчин байхгүй гэж бодож байгаа болохоор би маска зүүхгүй. За тэгээд энэ түмэн дэлгэр лавга гэдэг хүн маань маш их бухимдлаа надад их илэрхийлж ах шиг байна. Энэ эмэгтэй удахгүй асуудалд орхон тодорхой болчлоо гинэ. За та надад их санаа зовж байгаад маш их баярлаа. Та өөртөө л санаа зов. Та удахгүй өөрөө асуудалд орох гэдэг шүү дээ. За намуна пүрвцэрэн гинэ. За коронавирусаар дамжуулаад бүх хүнд хийх гэж байгаа Билл Гейтс им явцгүй болоод хүмүүс эрүүл хооллоод им уухаа байсан гэсэн 20-30% бий. За тийм ээ, ер нь бол хүмүүс бол нэлээд ухамсартай болсон, өөртөө айгүй хайртай болсон, өөрийгөө хөгжүүлдэг болсон болохоор эрүүл амьдралын хэв маяг руу ер нь маш их олон хүмүүс орж эхэлж байгаа. Эрүүл хоолдог болсон, спортоор маш их хичээлдэг болчихсон болохоор ер нь том бизнесүүд ер нь жоохон дампуурах тийш хандсан шүү дээ. Эрүүл хүмүүс их болчих юм бол өвчтөө хүмүүс их байх тусмал тэр том эмийн үйлдвэрүүд хамгийн том бизнесүүд юу вэ? Даатгалын компани байна. Эрүүл мэндийн даатгалын компани. За тэгээд эм үйлдвэрлэдэг том компаниуд байгаа тий. Одоо та нар харж байгаа зү тий. Бүх зүйлүүд хаалттайгаар нэсээ эмийн сонгол нээлттэй байна тий. Бас энийг бас анзаарч анхаарал авах хэрэгтэй. Яагаад юм байна вэ? Мэдээж хэрэг хэрэгтэй имээ зарж л байгаа. Гэхдээ хэрэгтэй им нь маш ховор, хэрэггүй им нь тэрнгээр дүүрэн байгаа гэдэг талаар бас анхаарал авах хэрэгтэй. За Отгон сүрэм бат булган базраад чип дээрээ төлөөл хинч суулгахгүй гинэ. Чип дээрээ төлөөл. Мэдээж хэрэг тэр юу гэж чип гэж хэлэх вдээ хүмүүсээ. Тэр чин тариал гэж хэлнэ шүү дээ. Юу гэж бид нарыг тэнийг бид нар чинь бас хүн байна да. Хинч чип чам суулгая гэх юм бол суулгахгүй л гин шүү дээ. Тийм үстэй. Яг үнэхээр ялангуяа хор хохирлыг мэдж байгаа тохиолдол. Бид нар чинь маш ухаантай хүмүүс. Тийм болохоор энэ өвчин вирус гэдэг зүйлийг гаргаад ирсэн байх шүү дээ. Албаар. Тэгээ вирусыг нь арилгаж өгнө гэдэг зорилгоор энэ тариагаа гаргаж ирэх гэдэг шүү дээ. Тэгээд гэртээ өдөр шөнөгүй суугаад энэ мэдээг нь үзээд тархиа угаалгацсан, айдас давтцсан хүмүүс чинь вакцин гарчслаа гингүүд чинь хамгийн түрүүнд гүйж чад тариагаа хийлгэн штэ. Тархиа угаалгацсан хүмүүс чинь. Тэгээд юу гэж мэдээж хэрэг тариан дотор чип байгаа гэж ярих уу? Тариагаа тариулна штэ. За хэрэгтэй мэдээлэл өгж ойлгуулж өгдөг танд баярлалаа гинэ. За маш их баярлалаа. Хамт байдагт чинь маш их баярлалаа. Бүгдээрээ хамт байх хэрэгтэй шүү. Ийм ухаалаг зоригтой эр зоригтой хүмүүс бид нар хамт нэгдэж хүчээ нэгдэж хэрэгтэй мэдээллийг бусдаа түгээдэг баймаар байна. Залуу хүмүүс бидний гартал Монголын ирээдүй байгаа шүү дээ. Тэгэхгүй тэгээд тархиа угаалгаад зүрх сэтгэлэн гэж хүн биш, зөв хүн биш. Зөвхөн мөнгө хараад өөрийгөө мартдаг, гэр бүлийнхнийгээ мартдаг. Мөнгөний төлөө юу хийхээс буцхаа болцсон тийм хүмүүсийг ингээд давраагаад дээгүр нь явуулаад амаргүй байна. Одоо жоохон өөрчлөлт хийж эхлэмээр байна шүү дээ залуучуудаа. За дэлхийн баячуудыг удирддаг гэд байдаг шүү дээ. Чи бас хальт судлаад үзээрэй. Алсаас удирддаг гэдэл байдсан байна лээ. Ихэнх одууд, ихэнх баячууд шүтдэг судлаад үзээрэй. За би бас тэгж бас жоохон тийм бодол надад орж ирсэн шүү. Ер нь зарим хүмүүсийг тэр улсын хурлын гишүүд ч юм уу тий. Одоо би пош гэдэг улсын хурлын гишүүд их ч бас ярьж байгаа зүйлүүдийг анзаардаг. Бас дээгүүр байгаа тэр хүмүүсийн баян хүмүүсийн тэр ярьж байгаа зүйлүүд нь бас бие авч явж байгаа байдлууд нэг л тийм сонин байгаад идэг. Нэг тийм өөрийн гэсэн ухаангүй юм шиг, нэг хагас роботын байдалтай юм шиг нэг тийм сонин байгаад идэг. Энэ бас магадгүй хар гаригийнхан магадгүй бидрийг тэр баян хүмүүсүүдтэй холбогдоод тийм энэ хорвоо манай амьдарч байгаа дэлхийг өөрчлөхөөр тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа байх байж магадгүй. Яагаад гэвэл манай хорвоо дэлхийд чинь хар гаригийнхан ирсэн талаарх мэдээлүүд бас байд юм билээ. Тэгээ тэр мэдээлүүдийг бол навс дардаг гэж лээ. Жирийн иргэд бид нарыг ерөөсөө энэ талаарх мэдээллийг олгодгүй. Тийм болохоор дээгүүр байж байгаа тэр баян хүмүүсүүд бол энэ талаарх мэдээллүүд бол байгаа. Тэгээд бид нар чинь тэгээд маш олон асуудлуудаар ямар ч ойлголтгүй явж шүү дээ. Тэгээ энэ байдлыг ч гэсэн судалдаг, сонирхдаг залуучууд байхгүй.
хэрэгтэй мэдээлэл та нартай хуваалцаа гэхээр хэдхэн хүмүүс 20 эдхэн хүмүүс бэлэг тараая гингүүт хэдэн мянган хүмүүс ороод ирд юм бэлээ. Нэг тийм худалдагдахтаа аюулгүй амархан хүмүүс маш их байгаад байгаа. Тэм ядуу сэтгэлгээл гигийн гайхгүй юу? Яагаад гэвэл угаасаа улс төрийн бодлого чинь хүмүүсээ улс орны хаан иргэдийг ядуу байлгах хүсэлтэй. Тэгээ ядуу байгаа тусмаа ядуу хүмүүсийг боловсралгүй байлгахыг хичээнэ. Тэгээ ядуу хүмүүс чинь боловсралгүй хүмүүс чинь яах вэ? Хэдхэн цаастаа болохын төлөө ажиллана шүү дээ. Амьдралаа нэг болгочихын төлөө ажиллана. Тэгэхээр тэр цаана юу болоод байгаа талаар бодох ч сөхөөгүй тэд нар ажиллаж амьдарч байгаа. Тэгээ тэр хүмүүс бас буруу ч хөө бас хэцүү л дээ. Тэгээ яг боловсралтай жоохон юм сонирхдаг залуучууд нь энэ талаар иймэрхүү зүйлүүдийг судалж аваад мэдээллийг олж аваад тэгээ цааш нь хүмүүсүүд тараамаар энэ монголчуудаа тараамаар энэ талаар мэдээллийг олж авмаар байна. Тийм болж өгвөл та нар маань цааш нь шеэр хийгээрэй. Тэгээд угаасаа аль ч оронд угаасаа хэрэгтэй юм ярихаар сонсдгоо. Хэрэггүй юм ярихаар угаасаа бүгд орж ирээд суучдаг. Тийм юмнууд угаасаа байдаг. Тэгээд угаасаа тийм байсаар ирсэн. Тимж байх болно. За тэгээд өөр би та бүхэнтэйгээ юу ярих гэж бодож илаа. Тийм тэгэхээр би та нартайгаа тарих угаалтын талаар л ярмаар. Та нар маань үнэн бодит мэдээллийг яг жинхэнэ бодит тэр мэдлэгтэй хүмүүсээс нь олж аваарай. Тэгэхгүй мэдээнээс бол та нар хизээч баг үнэн бодит мэдээллийг олж авах боломж авахгүй шүү. За тэгээд энэ за байж байгаа юм. За тэгээд цог гэрэл маань битсэн байна. За цог гэрэл мундаг мэддэм байна гинэ. За баярлаа. Өөрөө бас гоё мэдж байгаа зүйлээ хуваалцж байгаад маш их баярлаа. За бат болгон базар сад энэ бүхэн угаасаа маш олон жилийн өмнөөс эхэлсэн шүү дээ. Одоо зөвхөн хэлбэрээ өөрчлөөл явж байгаа гинэ. За тийм баха та энэ талаар бас олон жил судалж анзаарч харж байгаа бол бас тийм байх магадлал маш их байгаа угаасаа. Тэр чинь угаасаа энэ байдал чинь гів генетл энэ жил гараад ирээгүй шүү дээ. Бид нар чинь бүгдээрээ зохион байгуулалтаагаар маш үе шаттайгаар хийж байгаа болохоор. За тэгээд за шеэр хийсэн шүү гинэ. За баярлалаа отгон сүрэн. За мегмар базар гөр шеэр хийсэн шүү гинэ. За баярлалаа. За тэгэхээр ер нь бол эмнэлэгт бол ирж байгаа хүн болгоныг бол энэ өвчнөөр өвчлсөн гэж эмчт нь хэлж байгаа юм байлээ. Тэгээд энэ янз бүрийн өвчнөөр нас барж байгаа хүмүүсийг бол бүгдийг нь энэ өвчнөөр нас барж байгаа гэж худлаа хурамч мэдээллийг тарааж байгаа. За өөр чинь би юу яриа гэж бодож байлаа. За тэгэхээр тэр тарих угаалтын талаар л монголчууд маань залуучууд тэр тусмаа хилтэй устдаа болцгоо хэрэгтэй. Та нар ганц монгол хэлээр яг хэрэгтэй мэдээллийг олж авах гэдэг бол угаасаа бүтэхгүй шүү. Яг үнэн бодит хэрэгтэй мэдээллүүд нь ихэнх нь англи хэл дээр явдаг болохоор англи хэлээ сайжруулад жинхэнэ бодит мэдээллийг англи хэл дээр олж авч байхыг хичээгээрэй. Тэгэхгүй мэдээг үзээд мэдээндээ итгээд тэгээд яваад ах юм бол тэгээд хэцүү л байх бах та гэж хэлмээр байна. За та нарт маань өөр асуулт энэ төр байна уу? Би ер нь бол жоохон ярих юмнуудаа дуусчих шүү. Ер нь гайгүй би та нарт ойлгуулж чадсан болов уу? За тэгээд би баг бүрэнж тэр Дэвид Айк шиг бол бас би сайн бүгдийг та нарт тайлбарлаж чадахгүй. Тэр бол ярилцлага 2 цаг 30 минутын ярилцлага байгаа. Маш сонирхолтой, маш хэрэгтэй ярилцлага болсон байгаа. Тэгээд тэр ярилцлагыг хийсний дараа YouTube дээр тавьсны дараа өдөр нь бол YouTube-аас устгацсан байна. За тэгээд би тэр ярилцлагыг өөрийнхөө YouTube дээр, Facebook дээр тавихад бас 2 өдрийн дараа нь энэ бол хуурамч худлаа мэдлэлээ гэд Facebook блоклцсон байна.
Тэгээд энэ эдгээр үйлдэлүүд нь маш их сонирхолтой байгаа байхгүй. Үнэхээр тэр Дэйдаг гэдэг хүн бол өөрөө 65 настай. Тэгээ 30 жил энэ булхааны талаар судалгаа хийж явж байгаа хүн юм билээ. Маш олон ном энэ талаар бичсэн. Тэгээд үнэхээр тэр хөгшин хүн тий яриад байгаа зүйл нь худлаа юм бол яах гэж YouTube, Facebook, Instagram энэ тэр хүний ярилцлагыг устгаад байгаа юм бэ? Энэ маш их сонирхолтой байгаа байхгүй юу? Худлаа байсан бол яг угсаа газар авахгүй шүү дээ. Тэгсэн чинь тэр хүний ярилцлагыг YouTube дээр маш олон хэдэн сая хүн дэлхийд даяар үзсэн байгаа байхгүй юу? Тэгтэл YouTube устгаад байгаа байхгүй юу? Айгуу сонио. Тэгээд тэр Лондон нарын Брайан Роусийн бүх Instagram, Facebook, LinkedIn энэ тэр дансуудыг бүгдийг нь устгаад байгаа юм билээ. Айгуу сонин блоглоод устгаад энэ бас айгуу сэжигтэй байгаа байхгүй юу? Үнэхээр тэр хүний ярьж байгаа зүйлүүд худлаа юм бол яагаад цаанаас энэ мэдээллүүдийг олон хүмүүс түгээхгүй гэж устгаад байгаа юм бэ? Блоклоод байгаа юм бэ? Энэ бол бас маш их хачирхалтай зүйл байгаа. За тэгээд бидний мэдээд байдаг бодоод байдаг одоо Facebook, Instagram, YouTube, за LinkedIn энэ гэдэг том энэ сошиалууд бол бүгд бас тэр баян хүмүүсийн гарт байдаг. Бид нар одоо YouTube руу, Facebook руу, Instagram руу ингээл өдөр болгон өөрсдөө хаана юу хийж байна, хинтээ байна гэдэг мэдээлэл бол бүгдийг тэдгээр хүмүүст өгчээдэг гэсэн. Тэгээд бид нар бол бодохтаа бол Instagram бол ардчилсан газар л гэж бид нар бодоод байх шүү гэдэг. Бид нар өөрсдөө хүсэж байгаа зүйлээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой энэ гэдэг тий. Тэгтэл тийм юм биш юм байлаа. Бүх мэдээллийг бол цаанаас нь хиндэг. Тэгээд үнэхээр яг бүр одоо энэ хамгийн чухал сэдв болоод байгаа энэ 5G, за энэ вакцин, энэ коронавирусын талаарх мэдээллүүдийг бол цацгааг бол шууд хориглоод цаанаас нь блоклоод байгаа юм лээ. За тэгээ энэ талуудаар энэ асуудлуудыг та нар маань анхааралтай авч үзэх хэрэгтэй. Тархиа угаалгаад айцтай автаад энэ өвчин байгаа гэдээ итгээд суугаад байвал бас за тэр бол таны асуудал. Тэгээд за тэр эдийн засгийн талаар би бас та нартай ярих гэсэн юм аа. Яг тэгвэл энэ дэлхийн тэр баян хүмүүсүүд маань бас бидний дэлхийн эдийн засгийг албаар бас унгааж байгаа юм билэ. Бидний гэрт нь хориотой суулгаад ямар ч ресторан, дэлгүүр, за үйлчлэгээний байгууллагууд бүгдийг нь хааж агаад энэ байдлыг дамжуулаад жижиг дунд бизнесүүдийг үгүй хийх зорилготой юм лээ. Тэгээд том корпорациудыг дэлхийн тэр олон оронд дамжсан корпорациудыг л ганцхан улс орнуудад нэвтрүүлж энэ байдлаар дамжуулаад монопол тогтоогоод өрсөлдөөний зах зээлийг үгүй хийгээд за энэ өрсөлдөөний зах зээлийг үгүй хийнэ гэдэг чинь бид нар бол тэдгээр хүмүүсийг сонсохгүй л болохгүй болж байгаа гэсэн үг болж байгаа байхгүй юу. Тэд нар л өөрсдөө үнийг тогтооно. Би та нар энэ үнээр л энийг худалдаж байгаа гэх юм бол бид нар ямар ч эсэргүүцэх чадваргүй. За тэгээд зах зээл дээр угаасаа өрсөлдөөн их байх тусам үйлчлүүлэгч хэрэглэгч бид нарт ашигтай байдаг гэдэг талаар бол эдийн засаг сонирхдаг судалдаг хүмүүс бол угаасаа мэдж байгаа. Тэгээд тийм болохоор бас ийм том зорилготойгоор хүмүүсийг улам ядуу болгож эдийн засгийн маш их том хямралд оруулж байгаад за эдийн засгийн хямралд орсон хүмүүс чинь яг маш их стресст орно. Тэгээд бүр их айц давтна. Тэгээд айц давсан хүмүүсийг бол тэр тариагаа хийлгэх. За тэгээд хэлсэн бүх зүйлийг хийхэд бол амархан болгож өгнө гэдгийг бас ойлгомжтой. За тэгээд бас нэг өөр чухал сэдвээр ярина гэж байгаа. Тэр чинь юу байлаа? За би хэсэг энэ юугаа уншаадах юм. Сэтгэлдлүүдээ уншаатъя. За цаг гэрэл Америкт байгаа Азиудад хэцүү байх шиг байна. Дайм болох вид бууны дэлгүүрийн худалдан авалт ихсээд цэвэрлэгээ болох нь дээ гинэ. Ер нь бол бид нар Америкийг гიშгтээд Америкч эрх чөлөөний орн гэд байдаг. Тэгтэл бол яс юм дээр бол худлаа л да. Америкч Монголоос олон дэр газар бүх том бизнесүүдийн том баячууд нь эзлээд авчихсан. Тэгээд хулгай дээр маш өндөртэй, маш аюултай газар л юм шиг байгаа маа. Үнэхээр тэгтээ яг нэг баячууд амьдардаг газар нь ойлгомжтой, хамаагүй сайхан. Яг жинхэнэ ядуу хүмүүс маш их Америкт ч байгаа шүү дээ. Тэр ядуучуудын дүүрэн мөргөр бол явуулдаггүй л гэдэм байлаа.
За. Ганбат болгон таймер намайг одоо тархиа цэвэрлэж гэж байгаа юм болов уу? Эсвэл өөр хүмүүсийг тархиа цэвэрлэж гэж байгаа юм болов уу? Өөр хүмүүсийг тархиа цэвэрлэж гэж хэлж байгаа бол тэг хүмүүс өөрсдөө бид нар ч угаасаа оюун ухаантай хүмүүс болохоор хинээрч юу ч хэлүүлэхгүйгээр тэг өөрсдөө ойлгоод авч бахаа. За би бас нэг асуудлаар ярих гэж хагаад тэрийг ороод ирүүлгэн та нартай хэлчихмээр байна. За ер нь бол би та нартай нэг жоохон ойлголт өгчихсөн байхаа л гэж бодож байна. Тэгээд миний найдаж байгаа зүйл бол энэ талаар маш олон орны хүмүүс чанга яриад тэгээ бүгдээрээ сэрээд энэ талаар хүчээр нэгдгээд эсэргүүцэл зарлаад өөрсдийнхөө ирээдүйн төлөө, өөрсдийнхөө амьдралын төлөө шүү дээ. Тэ? Хайртай хүмүүсийн төлөө бид нар хүчээр нэгтгээд энэ байдлыг яавч зөвшөөрч болохгүй байна. Үнэхээр байдал одоо хүнд байдалд орсон байна. Яагаад гэвэл бид нар дэлхийн тал хүн амн бараг шахуу ингээ гэртээ сууж шүү дээ. Ямар ч ажил хийхгүй. Гэртээ сууж хийж байгаа зүйл байхгүй. Тэгтэл цаагаар нь маш олон том зүйлүүд зохион байгуулагдаад байдаг. Бид нар энэ талаарх жинхэнэ бодит мэдээлэл байхгүй. За эрх чөлөө гэж хаанч байдаггүй юм аа гинэ. За би бол энтэй бас ерөн санал нийлэх шүү. Бид нар бол эрх чөлөөтэй л амьдраад байна гэж бид нар бодоод байгаа. Сайхан л амьдраад байна гэж бодоод байгаа. Тэгэхдээ л тийм биш юм шиг байна шүү. Бид нар одоо бол үгээ хэлэх хэрэггүй болчлоо. Бараг иймэрхүү удахгүй одоо ингээл иймэрхүү том сэдвүүдээр ярьж байгаа, хөндөж байгаа хүмүүсийн Facebook, за тэгээд YouTube шанаал энтрийг бол бараг бас блоклж магадгүй. Харамсалтай. Тэгээд бид нар одоо үгээ хэлэх боломжгүй болж байна гэдэг чинь бүр хаалттай нийгэм рүү явж гэнэ гэсэн үг. Тэгээд өнөөдөр би энийг олж мэдснээр Posh дээр миний олж мэдснээр бол Posh бол дэлхийн 1-2 дугаар дайн болсон байгаа тийм. Тэгээд яг 20 дугаар дайны үеэр бол Auschwitz хотод нь бол яг гадаад тэр нөгөө нэг дайны үеэр тэр дайнд өртсөн тэр дайнд тэр германууд ч нөгөө Posh-уудыг өөрийнхөө нэгдэлд оруулаад нөгөө тэр монгол хэлээр чинь юу гэдэг вүлээ? Тэр нөгөө бүх хүмүүсийг нэг газар оруулаад тэгээ тэднэрт нас бүгдэнд нь нэг тийм шивээс хийж тэмдэг тавьдаг гэсэн юм билээ. Тэр одоо нөгөө нэг олзлогчд гэх үү те? Яг дайнд нөгөө нэг германууд Польшуудыг олзлоод тэгээ бүгдийг нөгөө нэг газар кампд байлгуулад тэгээд өөрсдөө ажилуулдаг. Тэгээд тэр хүмүүс нь бүгдээрээ тийм бас нэг шивээстэй тэмдэгтэй байсан мэлээ. Одоо тэр миний өнөөдөр олж мэдж уншсанаар бол одоо тэр байдал руу буцаж орох гэдэг юм шиг үлээ. Дэлхийн колон гэдэг шүү дээ тийм нэр. Дэлхийн нөгөө одоо тэр байдал руу буцаж орох гээд бүх хүмүүсийг нөгөө колончлалын байдал руу оруулах зорилготойгоор одоо тэр бас ахаа тэр нөгөө шивээс энэ тэр гэдэг зүйлийг хийх гэдэг юм шиг үлээ. За тэгээд хэрвээ одоо бас нэр юу явах гэдэг юм лээ. Ер нь бол дэлхийн эзэн засаг их том орнуудыг бэлэн мөнгөгүй болгох тийшээ хандуулж байгаа юм лээ. Дан нөгөө нэг картаар төлдөг болох гээд бэлэн мөнгөгүй болж эхлэх юм бол хүмүүс бид нар одоо бас бүр илүү хэрэг чөлөөгөө алдна гэсэн үг. Яагаад гэвэл бид нар бүр л хүний нөлөөнд автаж эхлэн гэсэн үг. Яагаад гэвэл та эсэргүүцээд би энэ тариа хийлэхгүйгээд хэдэн жил явлаа л да. За тэгээд яваад байж идэл та бэлэн мөнгөгүй бүр болчих юм бол та супермаркет руу ороод хүнс авах гингүүд та шивээсээ үзүүл гэж шивээс харж эхлэх юм байлээ. Яг шивээс хийлгээгүй үед тэр хүнд бараа зарахгүй, хүнс зарахгүй. Та шивээс тариагаа хийлгээгүй байна. Тийм болохоор танд бид нар хоол зарах боломжгүй. Гэт бүр хүмүүсийн хүн болгоныг тэр тариа хийх үе шат руу тэр чиптэй болох үе шат руу боолчлалын систем рүү хүчээр бүр ингэж оруулах юм билээ. Тэгтээ мэдээж энэ бүх үйл явцууд үе шаттайгаар явагдана. Юу гэж ганц 2 сарын дотор болох уу? Ер нь бол тэдний төлөвлөж байгаагаар бол 2030 он хүртэл дэлхийн бүх хүн амыг
тариад тэгээд бүх хүмүүс юм кодтой болоод болох ёстой гэдгээр төлөвлөж явж байгаа юм билээ, ажиллаж явж байгаа юм. Тэгэхээр одоо бид нарт 10 жил байгаа гэсэн үг шүү дээ, тийм. 10 жилийн дотор бол энэ төлөвлөгөө бол хэрэгжихэд бол бүрэн боломжтой. Яагаад гэвэл одоо бид нар дэлхийн баг 3-1 нь гэртээ төгжигдсэн сууж байгаа юм чинь. Тэгэхээр бэлэн мөнгөгүй болох нь хүн болгоныг тариа тарих нь колоничлолд оруулах нь бид нар за тэгээд бас тэр нөгөө Elon Musk-ийн талаар бас ярьж байсан. Бид нар ч нөгөө нэг нөгөө нэг бензингүүгээр явдаг тийм электромашинтай болох чинь нэгэ баярлаад байсан чинь нэрээ тэр электромашинууд нь бас юу юм бэ лээ, асуудалтай юм билээ. Тэр чинь нөгөө компьютерчсэн машин. За тэгээд компьютерчсэн болохоор тэр нөгөө тийшээ явж болох газруудыг л заасан байгаа. Тэгээд явж хязгаар тогтоосон гэх юм уу та, тийм тусгай хязгаар тогтоосон. Тэгээд тэр хязгаараас нь хитэрч гарах юм бол тэр машин шууд автоматар унтарчдаг, явахгүй цаашаа шууд. Бид нар явъя гэсэн ч гэсэн явж чадахгүй. Нөгөө тэр смарт машин чинь та цаанаас нөгөө кодлогдсон машин чинь бол цаашаа явах боломж байхгүй. Тэгэхээр бас тэр электрон машин чинь бас асуудалтай юм билээ. За тэгээд угаасаа бид нар жил ирэх тусам бидний одоо хэрэглэдэг жирийн машиныг өгөө хийгээд электрон машин руу бол оруулна. За тэгэхээр бид нар чиптэй болчих нь унаж байгаа машин маань бол бидний очие хүрээ гэсэн газар руу явж болохгүй газар ах юм бол явж хүргэж өгөхгүй болох нь. За тэгэл ер нь бид нар чинь нэг жоохон нөгөө уцан хөвгөлтэй нөөрлөл болж эхлэх юм шиг байнамаа. Хийгснийг л хийдэг. Тэгээ хийхгүй гэх юм бол нөгөө төр чипээр нь янз бүрийн зүйл хийх юм шиг байнамаа. За би нэг жоохон хэд юунад уншаад. За одоо бүх хүнд тэмдэг тавьж өмнө нь хийж байгаа зүйлээ албан ёсных хол болгох гэж байгаа гинэ. Тийм үү. Та энэ талаар өөр бас нарийн зүйлүүд мэдж байгаа бол хуваалцаарай, бичээрэй. Би энэ талаар чинь одоо сарын л өмнөөс мэдэж эхэлсэн байхгүй юу. Өмнө чинь би юусэн энэ талаар ойлголт аваагүй. Мэддэггүй байсан. Яг тэр нөгөө подкастыг сонсож эхэлснээс хойш энэ талаарх мэдээллийг авсан болохоор бас тийм гүнзгий их мэдээлэл байхгүй байгаа шүү. Тэгээд та мэддэг бол бусадтайгаа энэ талаарх мэдээллийг бас хуваалцаарай. За залуучуудаа би ер нь өнөөдөр жоохон хүн сэдвээр ярьчлаа. Тэгээд та нар манаас жоохон энэ талаар ойлголт авч чадсан байх гэж найдаж байна. Тэгээд Монголд маань энэ талаарх асуудлууд юу болж байна гэдэг талаар судалгаа чих тавьж байгаарай. За тэгээд надтай хуваараа холбогдож бас юм үзэл бодлоо хуваалцах хүсэлтэй залуучуудаа хамбал надтайс холбогдорой. Тэгээд би төгс амьдрал гэдэг пэйжийг ажиллаулдаг. Тэгээ бас групп нээсэн байгаа. Төгс амьдрал эерэг хандлага гэдэг нэртэй групп байгуулсан байгаа. Тэгээд тэр групп руу манаас нэгдэж орж болно. Өөрсдийнхөө тэгээд цуглуулж байгаа мэдээлэл бас бусдтайгаа хуваалцуулаас гоё хэрэгтэй. Бид нар ч угаасаа нэг шүдөө ер нь бол бид нар чинь нэг дор бүрнээл нэг ганцаараа байгаад байгаа юм шиг мөртлөөсөө бид нар чинь бүгдээрээ хоорондоо холбоотой. Нэгэн сайн явж байвал бид нар нөгөөдөл нь сайн явдаг. Хорвоо. Тийм болохоор нэг үзээ ядаад нэг доромжлоод хүнжилтөө хөлөөж хилцээд байх ерөөсөө шаардлага байхгүй. Та үнэхээр л энэ хорвоо дэлхий дээр амьдарч байгаа хүн юм бол үнэхээр тэр PNG-ийн тэр 5G гэдэг нь гараад ирчих юм бол та тэг хүссэн үсээг угаасаа тэгээд асуудалд орох болно. За тэгээд тийм болохоор миний тэр төгс амьдрал гэдэг би пэйжээр бол өөрийнхөө бас үзэл бодлыг хуваалцсан. Сурж байгаа зүйлүүдээ бас та нартай хуваалцдаг болохоор миний тэр пэйж руу бас нэгдэж ороод за тэгээ групп руу бас нэгдэж ороод бас үзэл бодлоо хуваалцчих болно шүү. Тэнд бол зөвхөн эерэг үзэл бодолтой залуучууд нэгдэх болно. Хаалттай сэтгэлгээтэй хязгаарт магнат сэтгэлгээтэй тийм залуучуудыг бол шууд блог хийх болно. Тийм залуучуудад бол ер нь одоо тиймэрхүү залуучуудыг ер нь орон зайгүй болгох хэрэгтэй. Ухаалаг, юмыг давж сэтгэж чаддаг, алсыг харж чаддаг тийм зоригтой
зоригтой залуучууд ер нь жоохон ил гаргаж ирмээр байна. Тэгэхгүй нийгэмд одоо тэр сөрөг мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон залуучууд нь дээгүүр яваад хор найруулаад хутгаад яваад байна. Ухаантай боловсралтай залуучууд нь даруй байна гэд тийм муу хүмүүсүүдэд захирагдаад яваад байна. Тийм болохоор манай одоо дэлхий чинь ийм байдалд орсон байх шүү дээ. Дэлхийн тэр муу хүмүүс нь тэр хатуус зүрх сэтгэлгүй тэр хүмүүс нь маш их баян болоод мөнгөтэй болцгооцсон. Сайн хүмүүсүүд нь болохоор гэр бүлийг нийгээл гэд бодоод яваад идэг. Тэгээд бид нар одоо сайн хүмүүсийг ер нь гаргаж ирэх хэрэгтэй байна. Боловсралтай, мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Залуучуудаа. За жоохон юу үзээтэй. Бичсэн юмнуудыг уншаад яа. За болормоо Монголын ютубер Түшиг гээд YouTube сувгийн бичлэгүүд олж үзээрэй. Зарим эсэргүүцээд байгаа хүмүүс. Тэр хүн бас ийм бичлэг хийсэн юм уу те? Би нөгөө Монголын тийм хүмүүсийн аюул жоохон бага үздэг. Яг нөгөө би мэдээлэл авдаг дагдаг хэдэн хүмүүс байдаг. Тэдний хаан л мэдээллийг сонсдог болохоор яг нэг найдвартай их сурвалжаасаа л мэдээлэл авах дуртай. Тэгэхгүй бол бид нар өөрсдөө үзэж харж байгаа зүйлүүдэд хяналт хийхгүй байх юм бол тарих угаалт маш хурдан явагддаг учраас бид нар үзэж харж байгаа зүйлүүд чинь маш бидний хүчтэй нөлөөлдөг. Бидний даалгах юмсарт маш их хүчтэй нөлөөлдөг. Тийм болохоор хэрвээ та даамдаа хар бараан зүйлүүдийг үзэж харж сонсдог байх юм бол таны даалгах юмсарт гүн шингэчихсэн болохоор таны амьдрал өөрчлөгдөхэд гэгээлэг байдал руу ороход бас жоохон хүнд байдаг шүү. За бат булган базарсаад зүгээр л та бүхэн бодоод үзэлдээ. Дайн юуны тулд болтын гинэ. Мөнгөний төлөөл болдог шүү дээ угаасаа. Одоо бидний нөгөө шүтээд байдаг Америк улсыг бид нар лаг мундаг улс гэд байдаг. Тэгэхэд бол яг тэр Америк улс маань бол жинхэнэ энэ дэлхийн хор хутгагч орн шүү дээ. Хаасайг бол дайн зохион байгуулж байна. Өөрсдөө үйлдвэрлэдэг зэвсгийг хаасайг зарж байна. Иран, Афганистан, за одоо тэгээд Польш бас зарж эхэлж байгаа. Сая хэдэн жилийн өмнөөдөөс. Учир нь Польшд зэвсэг зарахыг хориглосон байсан. Тэгээд 3 жилийн өмнө Трамп Мелани охинтойгоо ирж айлчлал хийгээд тэгээд тэнгүүд нэг гэрээ хийгээд тэгээд Польштад бол зэвсэг дэлгүүрээр бол чөлөөтэй зарагддаг болсон байна. За ингээд яриад байвал маш том сэдвүүд байна л да. За тэгээд надаас илүү энэ талаараас мэдлэгтэй хүмүүс байгаа ах тэд нар тэгээд бичих зүйлээ бичээд бусдтайгаа хуваалцавал сайхан байна да өгнө. За ядарчлаа амар гинэ тийм би ер нь бол жоохон ядарсан байгаа. Өглөөнөөс хойш би маш идэвхтэй ажиллаж байгаа. Хэд хэдэн проектуудыг дуусгах гад ажиллаад байгаа. Тэгээд миний нөгөө ажил хийдэг зүйлүүд чинь нөгөө дандаа юм оюуны хөдөлмөр шахав. Тэгээ миний нөгөө яг хийж байгаа үед миний тарих аягүй эрчтэй ажилдаг. Тийм болохоор өглөөнөөс хойш тэгж нөгөө эрчтэй ажиллаж байгаад одоо тэгээ нөгөө лайва хийнэ гэдэг нөгөө нэг хилцсэн болохоор жоохон нөгөө тарих маань жоохон юу яаж эхэлж байна. Ядарч эхэлж байна. Гэхдээ та бүхэндээ боломжоор өөрийнхөө сурсан мэдсэн зүйлүүдийг хуваалцаж байгаа. Тэгээд энэ лайва хадгалах болно. Тэгээд бусад өөр энэ лайвыг үзэж чадаагүй хүмүүс нь бас цааш нь дамжуулаад тэгээд олон хүмүүс үзээсэй. Тэгээд нээлттэй сэтгэлгээгээр үзээсэй. Тэгээд за залуучуудаа тэгээд өнөөдөр надтай та нар маань хамт байсан маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ энэ олон том асуудлын талаар жоохон ойлголт өгөхийг хичээлээ. Тэгээд жоохон ойлголт гэсэн авч чадсан бол миний гол зорилгоос бэлээ болж байна. Тэгээд за стат хэцүү юм удахгүй бас дайм болох гэдэг юм уу те. Магадгүй л байх л та дайман бол бас хэцүү юм байна. За залуучуудаа тэгээд
Дараа би өөр аль болох болж өгвөл та нартайгаа гэгээлэг сэдвээр ярих болно. Би өөрөө хувь хүний хүчин талаар ажилладаг болохоор та бүхэндээ гоё өөр хувь хүнээ илүү гоё хөгжүүлээд илүү боловсруулах талаар гоё хэрэгтэй мэдээлэл та бүхэнтэйгээ хуваалцгална. Тэгээд өнөөдөр надтай байсан та нартаа маш их баярлалаа. Тэгээд та нар маань ухаалаг байцгаагаарай, тархиа байгуулгаарай, өөрийгөө хайрлаарай, өөрийгөө сайн хөгжүүлээрэй, биеэ эрүүл сайхан авч яваарай. Тэгээд бүгдд нь амжилт хүсье. Тэгээд дараагийн лайваар уулзцгаая. Баяр та.